уншиж ойлгож ядаад юм алга л да. Ийм л юм байна шүү дээ. Энэ газар зохион байгуулалтын асуудал орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл үндсэн хууль 3-ын тухайд санал асуулга явуулна. Энэ санал асуулгад Улаанбаатар хотод 500 хүн оролцуулна. Дөөрөгт 300 хүн оролцуулна. Аймагт 100 хүн оролцуулна. Суманд 50 хүн оролцуулна гэж. Тэгээ хоёр шаттай санал асуулга явуулаад эхнийх нь нөгөө нэг хуудасаар саналыг аваад хоёр дахь нь нэг уулзалт яриа болоод энэ санал асуулгад оролцсон хүмүүст мөнгө өгөөд тэгээ тэднэр нэг зөвлөмж гаргаад зөвлөмжийн шийдвэр гаргах эрхлэхийн албан тушаалд байгуулганд харгалзаж үзнэ гэсэн үгээр дуусгаад ийм л юм байна шүү дээ. Харгалзана гэдэг чинь харгалзаж болохгүй гэсэн үг шүү дээ бас. Тэгээд энэ иргэдийн хурал 21 аймаг 330 сумын иргэдийн хурал засаг дарга бүгдээрээ энийгээр санал асуулга явуулаад жил болгоно. Тэгээд тэрнийх нь мөнгийг төлөөд зочлуул байрлуулах юм хаашаа. Ингээд баах ажил явж байгаа сүүлд нь харгалзаж үзээ тусдаг чинь ямар хэрэгтэй. Одоо жишээ нь Улаанбаатар хотын 500 хүн энэ нийслэлийн ямар юм бэлээ? Хөгжлийн сангийн зардлыг хуваарлах асуудлаар энэ сая 500 мянган хүнийг төлөөлж чадах уу? Чадахгүй шүү дээ. Эдний чинь цааталд 10-20 мянган сонгогчийн санал аваад сонгогчсон төлөөлөгч тэр хурал дотор ч сууж байгаа шүү дээ. Ийм л юм байна энэ хуульч. 50 хүнээс судалгаа сандыг авахын тулд тендер шалгаруулна гэж байх уу? Ингээд биччихсэн ба шүү дээ энэ дотор чинь. Тэгэл ийм юм л зүтгүүлээд байна шүү дээ. Тэгээ энэ хамаа намаагүй юм дэр нь гар үсэх зурдаг болмоор байна. Нэг бичиг төлөвлөж барай гүйцэтгэх тэрэн дээр нөлөөлгүй гар үсэх зурчдаг явдалчил ийм юмд хүргээд байгаа. Дарга нарын шийдвэр бол ашиг сонирхлын зөрчилтэй гараад байна. Сумын засаг даргаас ахуулаад орон нутгийн хөгжлийн сан хуваарлахтаа бол тэр хүнтэй хуваарлчаад байна гэдэг бол ард иргэдтэйгээ зөвлөж байгаа манай сум орон нутгад яг юу хэрэгтэй яг тэгш мэдээлэлээр хангаад үндсэн хуулиас ахуулаад бүх асуудал ихэд ард иргэдийн энэ саруулах ухааныг басамжилж болохгүй.